Энэ пишин дотроос юу сайхан үнээр гараад байна. Ямар сонин. Юу энэ модны дээр юу энэ нүүрс үү? Өө наа чин дээр нь аргал тавьчих. Үхрийн баас уу? Тэгээд энэ үхрийн бааснаас чи ийм гоё өнөр иртээд байгаа мó? За энэ цаваа цанууд гэрэн удаагийн бичлэгээр би та бүхэнд хэрхэн баасаар галт түлэх аргыг зааж өгөх болно. Тийм ээ, та нар буруу сонсоогүй. Баасаар галт түлэх болно. Мэдээж үйл болж байгаа, хүүтэрж байгаа, гэр оролт байдаг хүүхдүүд ихэнх нь мэдж байгаа бах, шүн болгон гэртээ дулаахан хонохын тулд энэ сайжруулсан түш буюу коксцсон нүүрсийг ашиглаж шүнийг давж байгаа. Гэтэ энэ удаагийн бичлэгэнд энэ сайжруулсан түш ерөөсөө хэрэг байхгүй болохоор зүгээр ийшээ шийдчихье. Харин бидний энэ удаагийн бичлэгэнд хэрэг болох зүйл бол баас. Яг ямар учиртай баас вэ гэвэл энэ үхрийн хатаасан баас буюу бид бүхний хэлж заншснаар аргал энэ удаагийн бичлэгэнд маш их хэрэгтэй. Тийм ээ. Энэ бол үхрийн хатсан баас буюу аргал. Гэтэ энэ бүр хөхөрцөн аргал байгаа байхгүй юу? Та нарт хөх өнгө харагдахгүй байгаа ч гэсэн ингээд сааралтай те өнгө алдсан ийм нэлийн удаад хатцсан аргал бууцыг ерөнхийдөө хөхөрсөн бууц аргал гэж ярьдаг монголчууд ярьж заншсан байгаа. Тэгээд энэ удаагийн бичлэгээр гал төлөхтэй хэрхэн галаа удаан те тэгээд пүнк хийсэн сайхан дулаахан байлгах вэ, гэрээ дулаахан байлгах вэ гэдэг дээр энэ аргал биднэрт туслах учраас та бүхэн маань бичлэгээ дуустлан хамт угаараа бичлэг эхлэх юм. Лайк дарахаа битгий мартаараа тэгээд шууд бичлэг рүүгээ орцгоё. За тэгэхээр аргалаар гал төлөхийн тулд бид юуны өмнө мод таглах хэрэгтэй. Угаасаа модгүй бол яаж гал асахд вэ? Тийм биз дээ. Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй гэж Монголын сайхан зүүр үг вэ штэ. Тэгээд бас дээрээс нь яг одоо энийг үзэж байгаа бага насны хүүхдүүдийнхэн бол намайг гэртээ дагаж дуурайж болохгүй шүү. Яг хуу байранд үзэж байгаа хүүхдүүд байгаа. Бас дээрээс нь гэр оролт үзэж байгаа хүүхдүүд ч байгаа. Тийм учраас та бүхэн маань ямар нэгэн байдлаар сүхтэй бага насны хүүхэд бүү ойртуулаарай. Тийм хадгалаад наад чинь ингээ гар хуруугаа авуул яана. Том болоод над чиг болоод ингээ сайхан мод түлээгээ бэлдээ. Тэг гал хөлсөө түлээрээ. Тий. Багада бараг 15 6-таа болж иж түлээрээ ч юм уу. Ямар ч тач том болж иж түлнэ. Бага насны хүүхдүүд гэртээ туршиж үзхийг хатуу хоригдж байна. За одоо би сайхан модоо хагалъя. Олон юм норчлаа. За байж байгаараа сүхээ аваад. За тоглосон юм да. Юу вэ? Ой. Яаж нэ энэ юм чи? За одоо модоо ингээд нарийнхаа хаглан угаасаа галаа асаах учраас Ямиг нарийнх өөрсгөл болгоод байна да яг. За галаасах мод ч яг ингээд яачлаа. Одоо яг ингээ мод таглаа суухаар яг та нарт нэг юм хуучны Монгол кино санаанд ч ордгүй нөгөө гарын таврууд дээр шагдар те ингээл би ингэж амьдч чадахгүй. Гүйцээ би шийдсэ. Мишэлтэй суун. Тэнийг доёныг хийхгүй. Би доёныг хийхгүй юм. Доёныг ирэх хүн компьютерыг хийсэн. За дахиад хэлье. Оо. Гүйцээ би шийдсэ. Мишэлтэй суун. Ваа, дэлжиг надахгүй. За энэ моднуудаа аваад оръё. Гэрт болж юм аа. За тэгэхээр энэ хүү бичлэгний хамгийн гол чухал мөч бид бүхний өмнө ирээд байна. Энэ бол аргалаараа гал төлөх юм аа. Тийм ээ. Одоо гал асаагаад энэ аргалаа тавиад яг гоё сайхан пүнк хийгээд дулаацуулноо. Би яг өөрийгөө оруулъя гэж бодсон ч гэсэн багтахгүй юм байна камеранда. Би одоо ингэж ижил багтчихээн те. Харж гин үү? За юуны өмнө одоо бид бүхэн мэдээж 100 буюу пишэндээ одоо сайхан моднуудаа өрөөд гал асах моднуудаа өрнө. Оруулаад сайхан байшин шиг байна. Би эхлээд тавиад тэгээд та нарт дараа нь яг яаж тавьсан эднэрээ харуулна.
Гэтэ та нар дуурайж болохгүй. Дуурайж болохгүй ойлгосон уу? Том болж иж дуурайна. Гэтэ ганцаараа үзчихвэл энийг ерөөсөө дуурайж болохгүй. Адаг сүлд нь би л хэрэгт унна. Яадгүй. Хончин лавга ахыг үзээ дуурайгаад хийсэн гэ. Тэгээд би цагдаа дуудагдаа те. Бас болохгүй шүү. Анир. Гал гэдэг чинь тоглоом биш. Аюултай. За ингээд цаас хэрэгтэй. Яг энэ өрсөн модон дундаа цаасаа тавиад тэгээ сайхан галаа асаана. Тэгэл би шившлэг уншаад гал бол асаахгүй тодорхой. Шүдэн зээр бас тоглож болохгүй. Би ороод байна уу. Орохгүй ч гэж магадгүй л хамаагүй. Зүгээр шүдэн зээр ч бас тоглож болохгүй шүү. Ер нь гал гэдэг аюултай. Гисэн чинь юу вэ? 3 ширхэг шүдэн зойн. 4 гэхээр яг энэ ямар ч тийм юугүй шүдэн зойн. За одоо галаа асаана. Яасан бэ? Нэрээ үзүүлнэ гэсэн ш тий. За үзүүлчихье да одоо. Дотор нь юу вэ? Яаж үзсэн бэ гэдэг бол иймэрхүү байна. Ой камер зум хийхгүй шүү. Эхлээд ямар ч тач нэг иймэрхүү байдлаар асаах гад үзье. Асчвал тэгээд дээр нь модоо давхарлаж агаад араглаа тавих болно. За буцаагаад камера тавьчих. Унтчихаа мó яаж байгаа боо тэр одоо. За одоо 3 хон ширхэг шүдэнзээ ашиглаад галаа яаж хийж байгаа дасаанда. Яаж ийнэ. За энэ гал бол унтарлаа шүү. Унтарч болохгүй. Унтарчлаа. Алцхан жийсэн чи унтарчлаа. За асараа бор. Цаасаа нэмээд хий. Ваа зүрх. Энэ манай эдсэн шоколадны юу бол тэ зүрх, гал халуун зүрх. Тийм ээ, энэ чинээс харж байна уу та нар? Гал халуун зүрх. Зүрхмийн шатаж байна гэдэг. Тэгээд энэ өдрийн цаг болохоор дулаахан байлгахын тулд аргал ингээд төлж байгаа байхгүй юу? Яг үндэ. Гэтэ шөнийн цагаар дан ганц аргалаар бол явна гэдэг бол худлаа. Тийм учраас бүр гоё нэг зүйл байдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр бүр юм хөхөрцөн бууц гэх юм уу? Бүр юм хөлдөө. Та нарт дараа нь тэгж яагаад харуулнаа нэг бичлэгэн дээрээ. За арай. За энийг арай хийх болоогүй юм одоо жоохон гоё. Өөртөө тасаагаад өгье. Матмаа нэг. Ской. Хөлдөө хөрзөн оруулж ирээл
орой унтахтаа тавьчихад чинь тэгэл данг шүү дээ. Өглөө өстөл. Ойл өглөө өсөөл галаад үлчих юм. Яах юм? Яах юм тань? За дахиад гал асаах нь. Сүүлчийн шүтэнж. Хэл бидний найдвар шүү. Хөрзөө одоохондоо аянд алгалдаа тэгж та нарт харуулнаа. Амар гоё. За галан маань аслаа. Дүрлзэн асч байна. Сүүлчийн шүдэнз минь чи хий хоосон зүйл өөрийгөө үрсэнгүй. Чи амжилтаагаар гал асаалаа. Одоо би та нарт гал ямар аюултай болохыг харуулна. Одоо хар. Одоо энэ дээрээ аргалаа тавина. За гал маань дүрлзээ ассан. Одоо бидний хийх ёстой сүүлчийн зүйл тийм ээ. Энэ бол аргал авлаа. Яа тий. Одоо хамаагүй ингэж пишинтэйгээ камертай та нартай ярих гэдэг ингээ пишинтэйгээ ойртож жоод бие түлэх үед яана. Нэмээ ингэж хамаагүй пишинтэйгээ ойртож болохгүй над чиг заяа. Би зүгээр бичлэг хийж байгаа юм. Ойлгосоо? Өөртөө эрсдэл гарган байрын та нарт ингээ аргал харуулж шít. Одоо ингээ хийе. Аргалаа бол энүүгээр хийхгүй энэ дээгүүр нь хий. Яа. За тэгэл эн чинь нэг хэсэгтэй пункт хийн шүү дээ. За тэгээд энэ удаагийн хэрхэн баасаар гал түлэх аргын тухай тэ яг яаж гал түлдэг вэ гэдгийг харуулсан бичлэг маань энэ хүрээд дуусж जैन. Тэгээ бичлэгээ дуустал хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд ерөнхийдөө ойрдоо хүүтэн байна дулаан авцалж ягаарай. Тэгээд орой гал хөөс түлэхдээ болгоомжтой байгаарай гэж аав ээжтэй ах ихтэй хэлээрээ. Тэрнээс биш баг насны та нар өөрсдөө гал түлж болохгүй. Гэртээ битгээд орш. Шууд загинж мөгнөд. За тэгээ бичлэг таалагдсан бол лайка дараарай. Тэгээд бас дээрээс нь subscribe дарахаа битгий мартаа. Баяртай залуусаа.